Өглөөний мэнд дэлхийн өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын ЭМЖ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. За 7 хоног бүрийн даваагаас баасан гарах 7 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөх цэцэг аргунад найруулагч Шинбат нартай хамтран хүргэж байна. Өнөөдөр манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл Урсомон хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд аргуна сайхан амарсан сайхан амаруу. Сайхан амарсан. За Улаанбаатар 7 цаг 30 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 7-ны 17-ны өдөр. За өнөөдөр бол он гараа 168 дахь өдөр байна. За он дуусахад 197 хоног үлдсэн байна. За өргөжлүүлээ цагаан гарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 16 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 22 шөнөдөө 10 градусын дулаан хоноо. Өдөр бороо орох юм байна. Харин маргааш буюу 5 гарагт өдөртөө 22 шөнөдөө 7 градусын дулаан бол пүрэв гарагт өдөртөө 24 шөнөдөө 9 градусын дулаан, эрх баасан гарагт өдөртөө 27 шөнөдөө 12 градусын дулаан бол бием гарагт өдөртөө 30 градусын дулаан. Оо халуун. Халах нэ. Тийм ээ. За өнөөдөр 2025 оны 6 сарын 17-ны өдөр бүгд 6 сарын 17-нд ямар тэмдэглэлт баяр болж байгаа. За мөн ямар сонирхолтой түүхэн үйл явдал болсон. За ямар алдартай хүмүүс төрсөн тухай ярина бүгдээрээ. За өнөөдөр дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр гэж болж байгаа юм байна. За цөлжилт гэдэг бол дэлхийн дахны бас ялангуяа зарим хэсгийн дэлхийн болон байгаа зарим хүмүүсийн хувьд маш эмзэг сэдв, шууд амжиргаатай холбоотой байдаг. Маш нүд тайлтрам хаяа үзэгдлээдэг. За бидний мэдэх хамгийн эмзэглэмээр жишээ бол Монголоос гадна за энэ Араалын тэнгис гэж байдаг. За Араалын тэнгис гээд Узбекистан болон Казахстаны голд байдаг авраг том тэнгисээс тэндээс ерөөсө шавхруу төдий үлдсэн тэнгис бүхэлд нь тэнгис байдаг. За ингэж ерөөсө бидний хэдхэн жилийн дотор 20 дугаар зууны сүүлийн хагаст гэхэд л ерөөсөө энэ Араалын тэнгис гэдэг бүхэл бүтэн байсан тэнгис устж алга болж за оронд нь тэр чигээрээ цүлжилт бий болсон гэж хэлж болно. За ингээд ер нь бол цүлжилт дэлхийд дахинд том асуудал үүсгэж байгаа. За дэлхийн дулаар л ялангуяа цүлжиж байгаа улсуудад хамгийн хүн дээр тусч байгаа. За тэр тусмаа Монгол бол их тийм хойрой газар шүү дээ. За 3 сая хүн амтай мөртлөө нэг хүнд ноогдох цэвэр усны тоогоор бас нэлээд хойгуур орчдөг. За ийм улс яагаад тэгэхээр нэлээд сүлжилттэй нийт газар нутгийн 76% сүлжээд байна л да. Манайхан яг ингээ Монгол орны нийт бодохдоо ер нь зүгээр хангаагаар л төсөөлөд идэм шиг үлээ шүү дээ. Тэ нэг хангааны хэдэн аймагуд хөвсгөл булгаа харангаа гэл манайх ч ёстой манайх ч ёстой устай гэл ингээд идэг. Гэтэл ихэнхдээ яг ингээд бүр том дүр зургаар навд гэсэн юм сүлжүүд бүр аль хэзээ нэг газар авцсан аймаг тархацсан юм байгаад идэм билээ. За тэгэлгүй яах вэ? За тэгээд сүлжилттэй ер нь хэрхэн тэмцэх юм бэ гэдгийг бид нар бүгдээр ярих гэж бодлоо. Сүлжилтийн хамгийн гол тэмцэх арга бол ойжуулалт. За ойжуулалтын тухай бүгдээр ярихаараа мод тарихаас гадна нэг зүйлийг дутуу ярихад байгаа нь байгаа ойгоо хадгалж чадж байгаа, хамгаалж чадж байгаа гэдэг хамгийн том асуудал байна л да. За бид нар чинь Сибирийн манай нийт Монголын 70% нь шинэс мод байдаг. За энэ шинэс модыг бол ихэнхдээ Сибирийн хурхрахоо орж ирээл ерөөсөө нүд тайлтрам нэг ойг бол нэг жилийн дотор байхгүй болгочод байдаг. Бид нар нүдэрээ харж ирсэн. Ер нь бол энэ богдуул энэ хавар харахаар эвгүй жилүүд байсныг санаж байгаа хэрэгтэй. Сибирийн хурх орохоо. За тэгэд энэтэй эхэлж тэмцэх хэрэгтэй. Хамгийн гол нь. За энэтэй тэмцэхэд өдийг хүч дутаад байдаг гэсэн бол өнөө цагт их том технологийн дэвшлүүд орж ирсэн байна. Энэ технологийн дэвшлүүдийг ашиглаж болно гэж бас ярьж байна. За жишээ нь дрон. Дроноор бид нар Сибирийн хүрч чадахгүй их том талбайтай ойд шавтан хортондоо тэмцэх энэ юунуудыг цацлахуудыг цацах боломж нь хамаагүй дээр болсон биз дээ. За яг Сибирийн хурхрахад илүү тохирсон юм зүйлүүдийг тэмцэх зүйлүүдийг цацах боломжтой болчих. За энийг нь бол ер нь ашиглавал илүү үр дүнтэй болох байх гэж нодож байна. Манай Монголд энэ технологиуд хурд нэвтрүүлэх хэрэгтэй. Ер нь нэвтрүүлэхэд ажиллаж байна л да. За нэвтрүүлэхэд ер нь бол ажиллаж байна. Ялангуяа бид нэр ингэ бодохдоо төрдөө бүх юм найдаждаг нь бас их буруу юм шиг санагдаад байдаг. Ер нь төрийн байгууллага улсууд энгийн хүмүүс бид нар өөрсдөө хамтран нэгдэж өөрсдөө ашигтайгаар бизнесийн оролцоог нэмжиж ийм асуудлуудыг яг боддоор тэмцэж чадна гэж үзэж байна. За дээрэс нь бас нэг сонирхолтой
орон зай хөгжсөн биоинженерчлүүд хөгжижээ. Өөрөөр хэлбэл за энэ Панамд бас яадаг гэдэг онцгой коклемидиа гэдэг ийм ялаа байдаг. Энтэй тэнцхийн тулд ийм юугаар ураанаар баяжуулсан гэх юм уу одоо цацраг гэдэгтэр баяжуулсан ийм ялаануудыг бий болгоод тэднээсийг нь энгийн ялаануудад үржилж дээр нь хайчгаар тэднээс нь үржилт ороод энэ ялаануудыг багасгадаг. Янз янзын сонирхолтой биоинженерчлийн аргуудыг ашиглаж болж байна. Эднээсийг оруулах хэрэгтэй. За түрүүн хэлсэн хамгийн гол одоо анхаарах ёстой зүйл байгаа хадгалах нь одоо бидний хувьд бол зөвлөлтөд тэнцэх хамгийн том алхам юм а гэж хэлж байгаа. За дараагийн мэдээж хэрэг краудфандинг буюу за энэ олон хүмүүсийн оролцоог оруулж иж энэ зөвлөлтөд тэмцэнэ интернэш төр яг энэ болгоныг хийх ёстой гэдэг. Бид нар нэг тийм л ойлголттой байдаг шүү дээ. Төрөл бүгдийг хийх ёстой. Уу яг үнэндээ тийм биш. Төр гэдэг чинь зүгээр л одоо манайхаар бол энгийнээр бол ангийн дарга үстэй. Ангийн дарга бүх юм шийддэг, энэ л шийдэх ёстой гэдэг хүлээлттэй байдгаас болж бид нар их олон юм алддаг юм шиг санагддаг. Зүгээр энгийн иргэд болон бизнесүүдийн байгууллагуудыг илүү татаж оролцуулж иж илүү бодиттой үр дүнд хүрэх байх гэж үзэж байна. Тэгээд төрөөр дамжиж байгаа бас нэг асуудал нь энэ нөгөө үр дүн багасаад байдаг. За энэ одоо юу гэх юм авилгал хэл ахвал өөрөө төр маань өөрөө тийм хангалттай тийм авилгачсан асуудлаас шийдэж чадаагүй бол тэгэл одоо бид нар тэндээ тэрбум төгрөгийн татвар төлөгчдийн мөнгийг зарцууллаач зун саяны л эцсийн үр дүндээ очиж байгаа жишээ. Ийм байдлаар шийдвэрлэх нь бас асуудалтай байна. За хамтран ажиллагчид харьцуулдаг юм. За тэгээ. За манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За, Payon цахим зээлийн аппликейшнийг та гар утсандаа суулгаад хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулангуудаа 5 сая төгрөг хүртэлх зээлийг маш хялбараар авах боломжтой. За, хамгийн гоё нь юу юм гэхээр зээл төлөх өдрөө та өөрөө сонгох боломжтой. Тэгээд 30 сар хүртэлх хугацаатаагаар авч байгаа. Ер нь бол зээл төлөх өдрөө өөрөө сонгоно гэдэг чинь айгүй гоё тийм нэг тухтай мэдрэмжийг төрүүлдэг юм билээ. Аюулгүй мэдрэмжийг. За, манай зээл нь сар болгоны нэгэнд будаг юм бол би 2-нд зээлээ төлчих. Тэр нь хамаагүй амар шүү дээ. Тэгэхгүй ингээд сард 2 удаа төлнө гэдэг ч юм уу тийм зохицуултаа байх юм бол за би сард нэг бодог цалингаа яаж 2 сартаа хувааж хүргэх вэ гэдэг ч юм уу тий. Ингээл нэг юм жоохон бяцхан стресс маягийн зүйл үүсгээд байгаа шүү дээ. Тэгвэл яг хамгийн гол нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой гэдэг бол айгүй гоё. За энэ Payon гэдэг аппликейшн дотор маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Цахим зээл байгаа. Энэс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төл үйлчилгээ байна. Лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл, за мөн яг чухал үедээ хидж хувааж авах боломжтой. 75 сая хүртэлх орон сууц барьцаалсан зээл гэх мэтчлэн хэний хэрэгцээнд яг ямар зээл шаардлагатай байна тэр болгоныг энэ Payon гэдэг аппликейшн дотроос бид нэр авч болох юм аа. За тэгэлгүй яг хөө Payon цахим зээлийн аппликейшн зөвхөн жижиг зээлүүдээс гадна бизнесийн зээл гэдэг өөрсдөө бас юм том зээлүүдийг хөгжүүлж байна. За 50 сая төгрөг хүртэлх зээлийг хүсдээр одоо цалин мал бизнес зэрэг энэ зүйлүүдээр орлогоо нотлоод зээл олох боломжтой. Хамгийн гол нь ердөө 5 минутын шийдвэрлээд авах боломжтой гэж байна. За та хэрвээ Payon татаж аваагүй бол Payon гэж хайгаад татаад аваарай. За харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7533 1111 гэдэг дугаарлал залгах юм байна. 7533 1111. За манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай. Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү орох юм ойлаа. За тэгээ. За өнөөдөр төрсэн алдартай хүн Venus Williams гэдэг юм хүн төрсэн юм байна. 1980 оны 6 сарын 17-ны өдөр төрсөн 45 нас хүрж байгаа. За энэ бол талбайн тестний домог болсон юм өвчрөхөд тууштай эмэгтэй. За Venus Williams гэхээр бид нар маш сайн таних байх гэж бодож байна. Юу яасан? Ер нь бол талбайн тестчний эмэгтэй тамирчдын дундаа маш нэр хүндтэй, чансаагаараа нэлийн дээгүр бичигддэг тамирчин юм бэлээ. Тэгээд бид нар юугаар нь сайн мэдхүү гэхээр нөгөө игчдүү Williams-ийн гэр сайн мэддэг шүү дээ. Энд чинь аль нь? Их чинь. Гэтэ хамгийн амжилттай нь энэ хоёрын аль нь илүү? Serena Williams. Serena нь илүү. Serena арай илүү юм шиг байгаа. Гэтэ ер нь бол энэ тэнцвүүхэн л үздэг юм байна. За өнөөдөр 45 нас хүрж байгаа. Тэгээд дүүн алдартай теннисчин Serena Williams бол аав нь Richard Williams гэдэг теннисний тасгалжуулагч. Угийн гэр бүлээрээ юу юм бэлээ? Ийм одоо юуны спортын хүмүүс юм билээ. Ээж нь совилогч мөртлөнгөөсөө бас тасгалжуулагч мэрэгжилтэй. Тэгээд Venus-ыг 4 настай хахад гэр бүлэрээ Compton руу нүүж ирсэн эгч дүүсийн теннистэй танилцах боломжийг нээж өгсөн гэдэг юм билээ. Тэгээд Venus-ийн хувьд 7 настайгаас теннис тоглосон. Тэгээд 11 нас арай хүрээгүй байхдаа өмнөд Калифорнигийн 12-оос доош насны тэмцээнүүдэд бүр ингээд толгой дараалаад бүх тэмцээнүүдэд нь төрүүлж исэн хамгийн шилдэг тамирчин байсан. Гэхдээ нэг асуудал гарч ирсэн нь арьс өнгөний үзэл, гадуур хол илүүр доромжилсон сэтгэлүүд их хэрдэг байснаас болоод
за ер нь спорт айгүй хэцүү юм байна да гэдэг өнөө тухайн үед жоох хүүхд ингэ сэтгэл зүгт авч гарч чадахгүй байхгүй юу. Яагаад нөгөө нэг арьс өнгөний үзэлтэй ингэхэр чинь нөгөө нэг Африк гаралтай юм билээ л дээ. Тэгээд зарим их сурвалжийн мэдээлж байгаа болохоор бүр багада маш тэггүй охин байсан, хөдөлгөөнтэй охин байсан. Тэгээд 10 настай байхдаа 97-1 гэсэн юм хожлын харьцаатай байсан гэж үтсэн байл шүү дээ. 97-1 гэдэг чинь 98 тоглолтод ганцхан хожигдсон гэсэн үг байхгүй. Амар. Тэгээд ээж аав хоёр нь ингээд нөгөө охин аягүй авьяастайд нь харчингуудаа өөртөө тасгалжуулж эхэлсэн. Тэгээд Венус 14 настайдаа анхны албан ёсны тоглолтод оролцож эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ тоглолтод хэдийгээр хожигдсон ч гэсэндээ тухайн үед дэлхийд чансаагаараа хоёрт бичигдчихсэн энэ тамирчинтай тоглоод нэг оноогоор хожигдчихсэн юм билээ. Тэгээд энэ нөгөө тийм жоох охин аягүй том уран болсон. Тэгээ ер нь үүнээс хойш Венусын карьер өссөөр тэгээд эцэг их нөхдүүдээ маш сайн дасгалж байсан учраас дэлхийн хэмжээний тоглогч болж чадсан. За тэгээд одоо амжилтуудаас нь дурдах юм бол Олимпийн 4 алттай юм билэ. Тэгээ нэг мөнгөтэй. 2000 оны Олимп бол Венусын хувьд бол аягүй онцгой байсан гэж болж байна. Яагаад гэхээр Сидней Олимпиас ганцаар ч гэсэн төрөлд алт аваад тэгээ хосын төрөлд бас алт авчиж байгаа. Тэгээ 2008 оны Бээжингийн Олимпиас хосын төрөлд алт, 2012 оны Лондонгийн Олимпиас хосын төрөлд алт, харин 2016 оны Риогийн Олимпиас холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм бэл. За энэс гадна Grand Slam гэдэг нөгөө гайхалтай одоо энэ теннисчдийн хувьд бол одоо баг Нобелийн нэм шиг ийм тэмцээн байгаа шүү дээ. Энэний 7 цомын эзэн гэдгээрээ ер нь бүх цаг үеийн нэлээд дээгүүр чагсахад хүрсэн юм билээ. Ийм гайхалтай амжилтыг эзэмшдэг. За тэгээд 1998 оноос хойш дүү Серена Уильямстайгаа мэргэжлийн 31-ийн тэмцээнд яг халт тоглосон юм билээ энэ хоёр, эгчтэй хоёр. Тэгээд 12 удаад нь ялаад хамтдаа хосын төрөлд тоглохдоо олон юм ялалтуудыг байгуулж исэн. За тэгээд юу юм бэлээ? Хувийн амьдралын тухайд нь шууд ярьчи. Юу юм бэлээ? Одоо ганц бие. Тэгээд гольфчин Хэнк Куина гэдэг хүнтэй 3 жил болсон. Кубын загвар өмсөгч залуутай бас нэг 3 жил болсож исэн. Тэгээд 2021 оны байдлаар бол ганц бие хэвээр байгаа. Тэгээд олонний нүдэн дээр ил гарсан хүн байхгүй. Надад спорт, бизнес өөртөө тавих анхаарал хамгийн чухал гэж сүүлд хүсэн ярилцлагандаа хэлсэн бэлээ. Тэгээд бизнес гэдэг байгаа шүү дээ. Бизнес нь юу вэ гэдгсэн чинь өөрийн гэсэн юу юм бэл шүү дээ. Бүр үнэхээр чадварлаг бизнес вэ. V-Star Interest гэдэг юм интернет дизайны юутай юм бэлээ. Компанитай тэгээ гүйцэтгэх захирлаа хийдэг өөрөө. Тэгээ Стивен Берристэй хамтраад Eleven гэдэг юм хувцсны брэндээ бас гаргацсан. Тэгэхээр олон салбарт ингээд гайхалтай бизнесмен гэсэн үг. New York Times сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын жагсаалтын 5-д бичигдчихсэн Come to Win гэдэг ийм номыг бас бичсэн. За ийм хүн байлээ. Тэгээ ер нь бол ингээд тоглолтыг нөх хүмүүс айгүй онцолж ярьдаг гинэ. Тоглолтын хэв маяг нь талбайд айгүй төрөмгий байдаг гэж байна. Тэгээ өөртөө ихтэй ихэвчлэн баруун гараараа маш хүчтэй цохилтыг хийдэг. Тэгээд хоёр гарын хүчтэй цохилттой торондоо их ойрхон тоглох дуртай ийм тамирчин юм байна. Тэгээ карьерийн хамгийн дээд цохилтын урд нь 208 км/цаг гинэ. Цагт 208 км. Сум юм шиг явж байгаа. Харин тий. Тэгээ дунд чинь болохоор 172-оос 182 км/цаг гэсэн юм билээ. Тэгээд эгчтэй Уильям сүүлийн 20 гаруй жилийн турш одоо дэлхийн нөгөө эмэгтэйчүүдийн талбайн теннист ноёрхож байгаа л да. Тэгээд 21-р зууны эмэгтэй теннисчид дундаа ESPN.com-ийн шалгаруулснаар бол хамгийн шилдэг эмэгтэйчүүдийн жагсаалтанд 2-т орсон байна. Тэгээд түүний амьдрал тулгарсан бас нэг юм харамсалтай ч гэмээр үйл явдал 2011 онд болсон энэ Шевроны синдром гэдэг юм автоиммуны өвчнөр онцлогдсон юм байна л та. Тэгээд хэсэг хугацаанд мэрэгжлийн спорт орхиход хүрсэн гинэ. Гэхдээ яг уу энэ өвчний үед яадаг вэ гэхээр булчин аягүй суларчдаг, аягүй амархан ядраад идэг болчтой юм байна. Тэгээд нэлийн хүнд сорилттой тулгарсан ч гэсэндээ спорттой иргэд ирж чадсан ийм намтартай хүн байлээ. За дэмжин ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг барилга уурхайн аагаас яг хүртэлх бүх төрлийн багж хэрэгслийг ProShack их дэлгүүрээс өрөөтэй ProShack их дэлгүүр дэмжин ажиллаж байна. За багж хэрэгслийн их дэлгүүрийн жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг зуны хямдрал 6 сарын 2-оос 6 сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байна. Зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдарж байна. За сонгогдсон бараанууд 80% хүртэлх хямдрал үзүүлж байгаа. За худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтэй. За мөн та хүссэн бараагаа онлайнаар бас захиалаад хөргүүлээд авах боломжтой шүү. Утасны дугаар нь 7718 11 11. За 7718 11 11. ProShack дэлгүүрт баярлаа. За баярлаа.
Тэгээд Сиренагийн хувьд ийм байлээ. 2017 онд зам тээврийн осол гаргаад 78 настай хүн энэ зам тээврийн ослоор амиа алдсан юм харамсалтай үйл явдал болсон юм байна л та. Тэгээд мөрдөн шалгах хавцад хэд хэдэн нотлох баримтаар баталгаажуулаад шүүхээс Венусыг буруугүй гэж шийдвэрсэн байлээ. Тэгээд бас нэг харамсалтай үйл явдал нь 2003 онд болсон. Энэ бол нөгөө Сирена болон одоо эгчдүү Уильямсыг хувийн туслахаар нь ажилладаг байсан яг төрсөйгч Итунда Прайс гэдэг энэ хүн бусдын гарт буудуулаад харамсалтайгаар амь насаа алдсан юм билээ. Өбөөсөө төрсөйгч хэлсэн шүү, төрсөн биш шүү. Юуных нь уяал юм шиг үлээ. Энэ хүн ингээд хүний гарт буудуулаад нас орсон. Тэгээд энэ харамсалтай үйл явдлаас ер нь буцаж спортод орж ирэх гэж нэлээд тийм сэтгэл зүүн хүнд давааг даван туулахад хүрсэн юм билээ. Тэгээд бас нэг онцлож хэлэх зүйл нь ер нь бол эмэгтэйчүүдийн тэгшэрхийн төлөө нэлийн дуугарт юм билээ. 2006 онд Уимблдон болон Францын нээлттэй тэмцээнүүдэд орсон юм байна л да. Тэгсэн чинь эмэгтэй тоглогчдын шагналын сан бага байсан гинэ. Тэгээд энийг эсэргүүцээд 2007 оноос эхлээд теннисний бүх тэмцээн тэгш шагнал болгодог болсон. Тэгээ өөрөө энэ дээр юу гэж хэлсэн гэхээр би тэгш ирэхэд итгэдэг, үүний төлөө тэмцэхэд би бэлэн байна гэж хэлсэн мэт юм билээ. Энэ маш алдартай. За баяр даваа Цэрэнбэл гайхалтай гэсэн байна. За Сирена Венус Уильямстэй эгч нүмерийн хоёр хол бол үнэхээр гайхалтай. Омбоо Баянбат Венус гялалцаж байгаа Сиренад боломж олгох үүднээс хүчтэй эд үедээ теннисээ орхиод пүүзээ хамгандаа үлгчилсэн байхаа гэсэн. За эгчдүүс хамт ноёрхон гэдэг бас их сонин үзэгдэл юм байна. За боксд бол ах トゥ Кличко гэж байдаг шиг ер нь эгчдүүсээр дэлхийд ингээд хоёулахнаа ингээ ах トゥ эгчдүүгээр ноёрох бас их онцгой. Бүхэл бүтэн салбарыг тэрж хэлдэг юм шиг санагддаг тийм. За манайх ч одоо нэг нь одоо үндэсний бүхөө бас нэлийн авраг хийж яхад нөөдөлт нь сумог эзэлчихсэн бас тийм тохиол ах トゥ сагаад байгаа. Удам гэж бас хүчтэй юм шиг санагддаг. Дээрс нь ээж аавын хүмүүжлэгч чухал юм ба шүү дээ. Энэ тохиолдолд бол хоёр ээж аав нь хоёулаа ингээд нөө дасгалжуулагч байх жишээтэй тийм. Тэгээ ээж нь совилогч мэрэгчлэлтэй мөрчлөнгөсөө давхар октоодынхаа дасгалжуулагч хийдэг байсан гэхээр октоодынхаа төлөө бол зүгээр ингээд нэг амьдралаа зориулсан аавж ирээ байгаа байхгүй юу. За хамтран ажиллагчаа танилцуулаад элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл Урсомон манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За Урсомон энэ болохоор уурсаа диоксийн хоолын хүчил. За энэ юу гэдэг гэхээр илгэний өрөвсөл, элэг өөгчл, цөсний өтгөрөл, цөсний чулуу, цөс зовшингшил зэрэгт ингээд хэрэгэлнэ. Бид нар ер нь бол ингээд цөс ялгархаа болсноос болоод маш олон ийм дотор хэрэгтний асуудлууд гарч ирдэг шүү дээ. Дотор хэрэгтнээс гадна боцин цэлцээний асуудлууд гарч ирдэг. За тэгвэл элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл Урсомон нэг яг энэ тохиолдолд хэрэгэлнэ. За анхааруулга нь юу ингээд гэхээр уурсаа диоксийн хоолын хүчлийг эмчийн хяналтын зааврын дагуу хэрэглэнэ. Хэрвээ та цусны чулуутай бол нарийн мэрэгжлийн эмчээс заавал зөвлөгөө авна. За тэгээд хэрэгжилж байгаа тохиолдолд гэдэс эвгүүрч магадгүй, бөөлж цутгаж хүрч магадгүй, за эсвэл гүйлэх гэх мэтчлийн ийм нөлөө илэрч болдошгүй. Эмийн зааврыг нь сайн уншиж агаад эмчээсээ сайн зөвлөгөө авч агаад гаж нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс заавал асуугаарай гэсэн мэлээ. Тэгээ манайхан ер нь бол яг ингэдэг нэг ийм дураараа за хаврын үйлрэл, намрын үйлрэлд одоо бээ цэвэрлэх болцоо ингээл цусмөсөө хөөгөл цусмөсөө цэвэрлэл ингээд идэг. Энэ ер нь маш буруу гэсэн шүү. За Урсомоныг бол бүх юмны сангаар худалдаалж байгаа. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг утсаар амаар байвал 181883 гэдэг дугаарлуу залгаарай. 181883. Урсомоныг Монс фарм амтал биесны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Тэгэхээр Монс фарм гэдэг фэйсбүүкээс авал аль биесны пэйж байгаа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг пэйжээс нь авч болно. Лайктаараарай. Манай нэвтрүүлгийг элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл Урсомон хамтран ажиллалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн сэдвлүүг бүгд орно. 1972 оны 72 онлог бүгд очно. За 1972 оны 6 сарын 17-нд Вашингтон хотод Watergate гэдэг тийм барилга байдаг. За энэ Watergate гэдэг барилга бол шилээр бүрсэн маш онцгой хийцтэй ийм одоо барилга л да. За энэ дотор их сонин үйл явдал болсон байна. Энэ барилгыг хамгаалж исэн одоо хамгаалагч нь өдөртөө оройдоо гараад ингээд бүх хаалгуудаа шалгаад ингээд явжсэн чинь нэг одоо хаалга нь ийм одоо яг хаалган дээр нөгөө цоочи чи ингээд далж байгаа дээгүүр нь ингээд юу скотч наацсан баг. Скотч наацсан. Өөрөө хаагдах боломжгүйгээр чи хаацсан бол ингээд хаагдах гэсэн. Энийг нь дагаа скотч наацсан бахыг олж харсан гинэ. За ингээд олж харангуудаа гайхад скотчийг авчаад дахиад цаашаа байгууллага бүгдийг нь тойрч явж байгаа. Дахиад ирсэн чинь нөгөө хаалгын дахиад скотч. За ингэнгүүт за энд нэг л биш ээ гэдэг нотой байна гэдгийг ингээ ойлголоо. Watergate хэрэг үү? За тэгээд яасан бэ гэхээр цагдаа дуудсан.
За цагдаа дуудсан чинь энэ барилгаас хулгайч биш. Ийм юутай гонж бичагтай. Тэр гартаа ийм савхин бэлээтэй хэсэг нөхдүүд баригдсан. 5 хүн баригдсан. За энэ бол мэдээж хэрэг Watergate-ийн хэргийн эхлэл байсан. Энэ Watergate-ийн хэрэг гэд нэрлээд байдаг. Дэлхийн 20 дугаар зууны хамгийн одоо дүүлэнтэй бас асуудалтай хэрэгүүдийн нэг. Энэ яагаад Watergate гэж нэрлэгдсэн? Watergate гэдэг энэ офисын барилга дотор болсон үйл явдал болохоор ингэж яригдж байгаа. За энэ 5 хүн хэн байваа гэдэг нь асуудалтай. Watergate дотор хэн байсан бэ? Watergate дотор Америк нэгдсэн улсын ардчилсан намын одоо штаб байсан гэж хэлж болно. Энэ ардчилсан намын штаб юу гэж хэлсэн бэхээр ардчилсан намын удахгүй 11 сард нь ерөнхийлөгчийн сонгуульд болгочихсон. За энэ ерөнхийлөгчийн сонгуулийн штаб руу ороод энэ 5 нөхөр янз янз зураг аваад хэд цаас хулгайлаад стратегиудын тооцох гэж үзсэн байна. Хамгийн аимшигтай нь энэ тавлаа албан ёсны төрийн албан гэж буюу цагнуулын албан Тагнуулынхан байсан тий. Тагнуулын байсан. Энд чинь юуны Рональд Рейгний үед үү? Биш энэ бол нөгөө алдарт Ричард Никсон Никсны тий. Ричард Никсны үе. Тий шүү дээ. Андуур. За тэгээд мэдээж хэрэг Ричард Никсон бол яг 72 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ял байгуулсан. 50 мөчөөс 49-т нь ял байгуулж ингэж том ял байгуулж гарч ирсэн. Гэхдээ Watergate-ийн хэрэг энэ өдрөөс хойш ингээ шуурал байсан. За шүүх дуудагдсан энэ юм хүмүүсээс ингээл хөвөрсөн эднүсийн энэ 5 хүмүүсийн нэр усыг нь тодорхой болгож хагаад зарим сурвалжлагч нар сэтгүүлч нар мөрдлөг хийж эхэлсэн. За ингээд энэ хүмүүс юм хүмүүс вэ гэсэн чинь явсаар яалтчгүй нэг хүн лөө заасан. Тэр бол Ричард Никсон. Өөрөөр хэлбэл Ричард Никсон тухайн үеийн ерөнхийлөгч байсан алтан тушаалаа дулдуудаад тагнуулын албаныг одоо дайжлаад эсрэг намынхаа эсрэг тагнуул туршуул хийл гэдэг байсан. За ингээд болоогүй. Дээрээс нь ингээд Watergate-ийн хэрэг ингээд мандаад ерөнхийлөгч болцсныхан дараа шүү. Бас юу асуудлууд үүссэн бэхээр энэ хэргийг нуух гэж оролцсон, дарамлсан ингээд Ричард Никсны жинхэнэ нөгөө хумцаа нуусан муур гэдэг шиг. Цорын ганц хэрэглэгч үздэй угаасаа. Тэгээ мэдээж хэрэг тийм. Яагаад Watergate-ийн хэрэг онцгой вэ гэхээр эцсийн дүндээ энэ юу хүрсэн бэхээр Ричард Никсон өөрөө огцорсон. Тэгээд энэ өөрөө огцрох одоо шалтгаан нь Watergate-ийн энэ хэрэг болсон. Энэ бол нэг хамгийн гол нь зүгээр л нэг залуу ганц энэ хаалганы энэ юг төгжийг ингэ скотчсон байсныг олж авсантай баг холбоотой гэж хэлж болно. За энэ хүрээд манай нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon сураатай Payon сахин зээлийн аппликейшн хамтран ажиллаа. За мөн элэг хамгаалах цэс хөөх бэлтгэл Урсамон хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа гүнэ.